Египт. Эртний Египтийн соёл иргэншил нь фараонуудын угсаа дамжин захирч байсан манай эртний өмнөх 3500 оноос манай эртний өмнөх 30 он хүртэл үеийг хэлдэг. Түүхчид энэ цаг хугацааг хуучин хаан тулс, дундад хаан тулс, шинэ хаан тулс гэж хөгжлөвчлэр нь 3 ангилдаг. Эдгээр хаан тулсуудын хоорондох завсрын үе болон түүнээс хойшгүй Египтийн ард түмний хувьд үүмэн тонжилууд байжээ. 1. Угсаа залгамжлалаас өмнөх үе. Манай эртний өмнөх 5000-аас 3100 он. Энэ үе бол фараонуудын удирдлагад орохоос өмнөх үе юм. Тэр үеийн оршин суугчид нийл бүрний сав хүндийн орчмоор газар тариалан мал аж ахуй эрхэлж амьдарч байсан тухай археологийн олдурт үндэслэн он тооллыг тогтоожээ. Эртний урлаг нийл бүрний дээд зэгт амьдрах Египтүүдийн дунд дэлгэрч шавар бар бий болж эхэлсэн. Энэ үед засаг зархааны нэгжийг ном гэдэг байжээ. Суурин газарт аажмар өргөжин тэлсээр дээд ба доод Египт гэсэн хоёр хаан тулс бий болжээ. 2. Төр тулсуудын эхний үе. Манай эртний өмнөх 3150-аас 3000 оны орчим дээд ба доод Египт нэгдэж нэг захиргаанд орж анхны фараон Хоороха хаан ширээнд үргэлжлэгдсэн ба түүнийг Хоорос бүрхний дүрээр хоёр өнгөт бишээ титэм өмсгөн зурсан байдаг нь нэгдсэн хаан тулсын хаан гэдгийг илэрхийлдэг байна. Манай эртний өмнөх 2055 оноос 1650 он анхны фараоноос хойш угсаа залгамжлагчид нь улсаа нэгтгэн захирж байсан ч манай эртний өмнөх 2250 орчим онд хаадын 9 ба 10 дугаар угсааныхан дээд Египтийг захирж үлдээд 11 дугаар угсааныхан доод Египтийг захирах болжээ. Египтийн эдийн засаг болон худалдаа өндөр хөгжсөж удирдагч лидерүүдийн хооронд хагарал зөрчил их байсан учраас сарнин бутарч Вавилоны хаан Хамурапийн хүчин давтахад бэлэн болсон байна. Манай эртний өмнөх 2055 онд 11 дугаар угсааны Ментухотеп фараон Египтийг дахин нэгтгэснээр дундад хаан улсын үеийг эхэлдэг. Энэ үед Египт улс байлдан дагуултаар газар нутгаа тэлж хүчрэх байдлаа бэхжүүлжээ. Манай эртний өмнөх 1750-ад оны орчимд Египтийн газар нутагт орноос ирсэн Хиксосуудын гарт эзлэгдэж 200 орчим жилд дарлагдсан төвхтэй. Энэ үе бол хаадын 15-16 дугаар угсааны хаан ширээ залгамжилсан үе байлаа. Энэ үеийг 2 дугаар завсрын үе гэж нэрлэдэг. Манай эртний өмнөх 1550 оны орчимд 17 дугаар угсааны фараон Секенара-Та болон түүний хүү Яхмоц Камас нар Хиксосуудыг түлхэн унгаж хаан ширээг бүрэн эрхтэй эзэнсэн бөгөөд энэ үеийг шинэ хаан тулсын үе гин. Энэ үе Египтийн түүхэнд хамгийн оргил үе тооцогддог ба Яхмос ба Тотмос зэрэг хаад улсаа улам хүчрэг болгож Нуби, Ливи, ойрхон орнуудын нутгийг байлдан дагуулж газар нутгаа улам тэлжээ. Энэ үеийн фараонууд ялангуяа Рамсес фараоны байгуулсан барилга байгууламж, бүтээн байгуулалт, өшөө дурсгалууд түүхийн чухал дурсгал болж үлджээ. Манай эртний өмнөх 1100 орчим оны үед түүхэнд 3 дугаар завсрын үе гэж нэрлэгдсэн үе эхэлж 400 гаруй жил үргэлжлэхдээ хаан ширээнд Ливи цустан заларч хаадын 22 дугаар угсааг үргэлжлүүлсээр хожим Нуби цустан хаадын 25 дугаар угсааг эхлүүлж төр барьсан байдаг.